Сайн байцгаана уу, шимжлэхээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа дугаарыг Японы юрэ болон йокай гэсэн цуврал бичлэгүүдийнхаа 3 дахь дугаарыг болгон хийж байна. Тэгэхээр хамгийн эхний дугаарт бол йокай буюу чөтгөрлөг Японы домгийн чөтгөрлөг зүйлсийн дундаас нь тэнгүү гэдгийг нь сонгож ярьсан байгаа. А 2 дугаар дугаарт нь болохоор Японы домгийн сүнснүүд буюу юрэ гэж байгаа. Юрэгээс 3-ыг нь хамгийн алдартай эмэгтэй 3 сүнс, том 3 сүнсийн талаар ярьсан. Харин өнөөдрийн дугаарт нь жоохон йокай, юрэ нарыг хольски гэдэг яриад явъя гэж бодож байна. Энэ удаагийнхаа дугаар дээр би жоохон харшилтай байгаа. Миний чих бол нэг жоохон тийм бүүн гэсэн байдалтай байгаа учраас яг өөрийнхөө хоолойг ч гэсэн сонсож байгаа байдал нэг л тийм нэг эвгүй байгаа. Тэгэхээр та хэдэд маань ч гэсэндээ нэг жоохон тиймэрхүү битүү сонин сонсогдох юм бол гомэннэ. За өнөөдрийн нэгдүгээрт яригдах дүр бол Ямаманба. Японы ардын аман зохиолд нэлээд их гардаг энэ Ямаманба гэдэг нь болохоор ууланд амьдардаг, иж хидтэй, тэгээ жоохон бас аймаар. Мэдээж орчин үеийн судлаачид бол энэ домог болон ардын аман зохиолынхаа дөрүүдийг нэлээд сайн судлаад ирэнгүүтээ эн чинь ингээд зөвхөн тийм нэг аймар юм биш юм байна. Зөвхөн йокай буюу чөтгөр ч юм уу тийм биш юм байна. Энэ чинь энэ ард түмний сэтгэлгээний дундаа нөгөө талаараа тийм утгыг илэрхийлжсэн юм байна штэ гэд юм хоёртмал дүртэй буюу нэг талаараа сайн юм шиг мөртлөө нөгөө талаараа бас муу гэсэн юм хоёр талыг нь хоёулангийн ингэж гаргаж ирсэн гэдгээр онцлогтой байдаг. Орчин үед тэр сайн талууд нь нэлээд илүү ухагдж гарч ирж байгаа ийм дүр гэсэн үг ээ. За тэгэхээр Ямамбагийн хэдүүлээ ханзыг нь авч харцгаая. Яма буюу уул, мамба нөгөө дуудлага нь уба баба гэсэн хөгшин эмэгтэй эмээ гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгээд нутгийн аялгаасаа болоод заримдаа Ямаманба биш Ямамба гэж бас дууддаг юм байлээ. Манад чинь жишээ нь күл гэдгийг күл гэдэг ч юм уу янз янзаар хэлдэг шиг нэг жоохон юмрхөө өөр дуудлага байт юм байлээ. За хэдүүлээ үргэлжлүүлээ шууд Ямаманбагийн домог руу орцгоё. За өмнөх бичлэгүүд дээр би хэлжсэн шүү дээ. Япон ер нь нэлээд тийм ой мод ихтэй газар. Тэгээ ой мод нь өндөр ууларх газруудаараа бүр маш их шигүү болцсон байдаг учраас дотор нь орохт нь бүр ингээд зүгээр харанхуу ингээд бүчээд авдаг. Тэгээ тэр дунд нь орчих юм бол гарахад маш их хэцүү төөрөлцдөг гэж тэгжсэн. Тэгээ яг тийм нэг ой шугуу дотор Ямаманба амьдардаг гэдэг цоо яриа байдгаа. Тэгээд Ямаманбагийн нүд нь заримдаа улаан өнгөтэй, заримдаа цагаан өнгөтэй байдаг. Тэгээд ер нь тэр нэг гүн ой шугуу донд ингээл юу явж байгаа мэддэхгүй ингээд нэг юм яваад байгаа ч юм шиг нүдний үзүүрт нэг юм харагдаад байгаа юм шиг үгүй ч юм шиг ингээ харангууд байхгүй байдаг ч юм шиг яг тийм нэг нөхцөл байдлууд донд Ямаманба ганцаараа алхаж явж байгааг нь харсан тийм хүмүүс маш олон байдаг гэдэг. Гэхдээ харахаас гадна таарлцсан хүмүүс ч гэсэндээ нэлээд олон байдаг гэдэг юм билээ. Ямаманбагийн тэр яг ой шугуу дотор амьдардаг сууц нь бол нэлээд тийм даруухан байшин гэхээсээ илүүтэй овоохоо маягийн тийм байдгаа. Тэгээд ууланд гарсан аялагчид эсвэл санваартнууд уулнаас буух цагаа буруу тооцсноос аль эсвэл төөрч бодлох юм бол энэ Ямаманбагийн урхинд орох магадлал маш өндөр болдог гэж үздэг. Яагаад гэвэл Ямаманба хүмүүст ямар нэгэн тийм нэг жижигхэн тийм хөнгөн шид хэрэглээд замыг нь тойруулаад төөрүүлсээр байгаад өөрийнхөө гэрийн ойролцоо авч ирдэг гэдэг. Яагаад гэвэл орой харуу бөрөө болсон үед ой мод бидний төсөөлж байгаагаас ч гэсэндээ илүү харанхуу, илүү гүн, илүү чимээгүй, илүү айдастай газар болох нь дамжиггүй. Ийм үед аялагчид болон санваартнууд эхний таарлцсан оромжиндоо хоноглоод маргааш өглөөний ургах нарнаар замаа хөөхийг илүү дүцэцгэн. Иймд тэд замд таарлцсан хөгшин эмэгтэй гэрт хоноглоод буцахыг гуйцгаана. Харин хөгшин эмэгтэй тэдэнд эхлээд зөвшөөрөхгүй татгалзсан. Энэ нь илүү их итгэл төрүүлдэг гэж хэлэх юм уу да. Тэгээд ихэвчлэн тийм сайхан хувцастай хүдэр ирчүүд эмгнээс хоноглох зөвшөөрөл гуйдаг учраас тэр ядуу гэрээсээ ичж байгаа учраас оруулахгүй, чадахгүй ингээд минийгээр бол бүр үнэхээр муухай гэж гүжүүдэлдэг. Та нар газрын зургаач гэсэн сайн хараагүй, дээрээс нь цагаач гэсэн зөв тооцоолж чадаагүй энэ хариуцлагыг чинь би яагаад үүрээд та нарыг ингээд гэртээ оруулах хэрэгтэй юм бэ? Би зүгээр л нэг юм ядарсан хөгшин шүүдээ хэмээн зөрөөдлөнө. Гэсэн ч ирчүүд зүтгэсээр ганц шүн хоноглох зөвшөөрөл авч чадна. Гэрт нь орох юм бол үнэхээр л давчуу боловч эмэгний унтдаг өрөө тусдаа байх нь
гайхалтай. Хичнээн жихүүц төрж байсан ч гэсэн гадаах харанхуй ойтой харьцуулахад тэдэнд энэ гэр хамаагүй аюулгүй газар шиг санагдана. Эмгэн тэдэнд хагарч муудсан аягандаа цай хийж өгөөд удалгүй гал түлэх учраас төлөө авч ирэхээр ойн зах руу орох ёстойгоо хэлнэ. Энэ хооронд өөрсдийнхөөрөө тухтаа амарч ойж болох ч гэсэн ганц болохгүй зүйл байгаа нь цаад миний унцдаг өрөөний хаалгыг огт онгойлгож болохгүй шүү гэсэн ганцхан захаасыг тэдэнд хэлнэ. Ингээд эмгэн ойн зах руу түлээ түүхээр гарч явна. Харин эмгэний гарч явсны дараа ирчүүд юу хийсэн гэж таад бодож байна. Ойлгомжтой шүү дээ, тий. Мэдгүй аимшигын кино ч юм уу, аимшигын домог ч юм уу, ойлгомжтой онгойлгож болохгүй гэсэн хаалгыг онгойлгож үзнэ. За ингээд хаалгыг нь онгойлгоод үзсэн чинь хаалганы цаана нь өмнө нь энэ ой модон дунд аялаж аль эсвэл төлөө бэлтгэхээр яваад эргэж ирээгүй ирчүүдийн цогцос болон ясаар дүүрсэн байдаг тэр өрөө. Тэр бүх цогцос ясыг харангуйтаа ирчүүд одоо гинт толгой дотор нь донги орж ирж байгаа байхгүй. Бид нар Ямамамбагийн гэрт нь ороод ирсэн юм байна. Тэр эмгэн чинь Ямамамба байсан байна гэдгийг одоо нэг ойлгож байгаа байхгүй. За ингээ ороод ирэхэд нь бид нэр хэрвээ ингээ мэдэгдсэн байх юм бол Ямамамба яг шууд ирчүүдийг адилхан тэр цогцснуудтай адилхан болгох учраас бид нэр орж ирэхэд нь мэдээгүй юм шиг суугаад тэгээд маргааш өглөө явн явтлаа бие бинийгээ хамгаалаад одоо нүдэ анихгүйгээр ингээ хоноглох хэрэгтэй байна гэдгийг ойлгож авдаг. Ингээд бүгдээрээ гяс өрөөнийх нь хаалгыг хаагаад юу ч болоогүй юм шиг ингээ сууж идэг. Ямамамба гаднаас орж ирэнгүүтээ шууд тэднийг хаалгыг нь онгойлгож үдсэнийг мэддэг. Яаж вэ гэх юм ба шууд ирчүүдийн нүдний харцыг нь харж байгаа байхгүй. Гарахт нь ингээ нөгөө бөөн гуйлга түлэг болоод бид нар хонж болохгүй гэлс та хамаг хөөрхөн харцаараа ингээ харж исэн хүмүүс чинь орж ирэхэд нь ийм болцсон сууж байгаа байхгүй. Тэгээ шууд хурц болцсон байгаа харцыг мэдэнгүүтээ би та нараас ганцхан л зүйлийг хүссэн штэ гээл шууд дайрч урдаг заяа. За тэгээ Ямамамбагийн яг үнэн дүр төрх нь илчлэгдэх үед нь хурц соёотой, улаан юм уу цагаан өнгийн нүдтэй, за тэгэл ингээ уйдхар гунигтай, дээрэс нь эвэртэй гэх мэтээр одоо янз янзын дүр төрхөөр үзэгддэг гэдгээ. Хэрвээ энэ ирчүүд тэр саадлын хаалгыг онгойлгоогүй байсан бол магадгүй амьд үлдэх боломжтой байсан гэж үздэг. Яагаад гэвэл Ямамамба өмнө нь хэлсэнчлэн хорон санаатай байхаас гадна те бас нэмжин сэтгэлтэй байдаг гэсэн. Энэ нь ялангуяа тариаланчид болон нэхмэлчдэд те тэднэрт одоо нэхэмлийн машин аваачж өгөх гэдэг ч юм уу те эсвэл тариаланчдын тариаг ингээд хураагаад өглөө нь бэлдээ тавьсан байдаг ч юм уу те маш ажилсаг тийм нэг эмхтэн одоо дүр бас байгаад байдаг. Яагаад гэх юм бол энэ Ямамамбаг тайлбарлаж байгаа бас нэг одоо ухагтхуун нь юу гэх юм бол Японы өндөр настай эмхтэйчүүдийн одоо нийгмээс тусгаарлагдсан төлөөлөл гэж авч үздэг байхгүй. Одоо нийгмээс тусгаарлагдсан байж байгаа тэндээ одоо тийм нэг чөтгөрч юм шиг те оюун санааны хувьд илүүтэй тийм хонзон өвөртөлсөн тийм одоо чөтгөр болох аргагүй замыг туулсан эмэгтэйчүүд гэж үздэг. Яагаад гэвэл Японд одоо хүмүүс нь маш өндөр наслдаг шүү дээ. Ялангуяа эмэгтэйчүүдтэй эмээнэр бол 100 муу холд авдаг. Тэгэл юм жижигхэн болоод ингээд амьдраад идэг. Нэгдүгээрт одоо мэдээж энэ хүмүүсийн генэнд нь байгаа. Хоёрдугаарт нь одоо цаг агаар уур амьсгал таатай те одоо манай Монгол шиг хитрхи хатуу ширүүн уур амьсгалтай биш. Дээрээс нь одоо идэж ууж байгаа, тэгээ хөдөлж байгаа, өөрсдийнх нь амьдралын хэв маяг гэдээ олон зүйлээс болоод боон хүмүүс чинь өндөр насалдаг. Тэр хэрээрээ та хэд энэ түүхийг бас сонсч исэн бах. Хитрхи өндөр насалдсан ээжүүдийгээ одоо хүүхдүүд нь үүрээд уулын орой дээр ч юм уу те аваачиж үлдээдэг гэдэг тийм юмнуудыг та хэд сонсч исэн бах гэж бодож байна. Ингэж үлдсэн эмэгтэйчүүдтэй өөрөөр хэлэх юм бол одоо тэр нийгэмд хэрэггүй болсон. Тэр одоо амьдралд те тэр одоо сошиалд хэрэггүй болчихсон учраас тэр эмэгтэйчүүдийг ингээ амьдралыг нийгмээс нь тусгаарлаж байгаа. Тэр тусгаарлагдсан өндөр настай эмэгтэйчүүд тэр ууланд юу идэг байсан бэ те. За зарим нь шууд өгөхийг одоо сонгодог байсан болов уу гэж бодож байна. Зарим нь бол одоо янз янзын шуу мууны хоол болоод одоо өөд болдог. Зарим нь бол тэндээ одоо нэг суус бариад ч юм уу те ямар нэг юм ингээл одоо мөлхөж явж байгаад ч хамаагүй хоол унд идээд үргэлжлүүлээд амьдардаг байсан. Тэнд амьдарч байгаа эмэгтэйчүүдийн за үс зүс те бие физиологийн хувьд одоо ямар байх нь бол харагдахын хувьд бол тодорхой байна. За мөн сэтгэл зүйн хувьд
сэтгэл зүйн хувьд тэнд одоо нийгмээс тусгаарлагдсан тэр өндөр настай эмэгтэйчүүд ямар байдаг байсан бол гэж бодож байна. А яг энэ сэдвийг нь барьж аваад одоо Ямамамба гэсэн янз янзын номнууд, хүүхэлдэйн кинонууд, анимууд, кабуки болон ноо театруудад ингээд янз янзын дүрээр тэдний сэтгэл зүйг ингэж гаргаж ирсэн гой юм зохиолууд бас байд юм элэ. За энэний нэг нь болохоор 2021 онд гарсан нэг ном байгаа. Yamamamba in Search of Japan's Mountain Witch. Энэ ном байгаа. Зөвхөн одоо ууланд биш те яг гэртээ ингээд одоо нийгэм чахагдаад үлдсэн, гадуурхагдсан тэр өндөр настай эмэгтэйчүүдийн дүрийг тэдний сэтгэл зүй гаргаж ирсэн ийм номнууд байгаа. Тэг яг эндээс ингээд хэрвээ үүдээд аваад үзэх юм бол одоо энэ хит хөгжсөн байгаа нийгэмд чинь хүмүүс чинь маш их завгүй учраас аав ээжүүдийгээ бол ингээд хэтэрхий хөшөрсөн багт нэг олон удаа ингээд очирч тойглоод ах хэцүү шттэ. Тэр чинь одоо ялангуяа айлын ганц хүүхдүүд гэдэг чинь доороо өөрөө одоо 2 3 хүүхэдтэй болцсон байдаг. Тэр хүүхдүүдээ яана гэхийн, ажил төрлөө яана гэхийн, аав ээжигээ яана гэхийн тэр хүн чинь бас өөрөө амьдарч байгаа ингээд 2-7 хоногт ч юм уу сардаа нэг удаа аав ээжийг очиод ингээ эргээд ойр зургийн юмд нь туслаад байдаг. Тэгээ аав ээжүүд нь ядчихт нь ингээ өөрсдөөтэй нилээн тийм хөдөө газар ингээд өөрийнхөө гэртээ ч юм уу ингээ амьдарч идэг. Тэгэл аргагүй ирэхэд нөгөө нэг хөшин настай хүмүүсийн чинь одоо асрах төвүүд гэдэг ч юм уу яг одоо хүүхдийн цэцэрлэг гэдэг шиг настай хүмүүсийг асрах одоо төвүүд гэж байгаа. Яг адилхан өглөө 8:30-аас авангуудаа оройн 17 цагт буцаагаад гэрт нь хүргэж өгдөг. Тийм төвүүд эсвэл бүр 24 цагийн одоо цэцэрлэг гэдэг шиг 24 цагийн аав ээжүүдийг хардаг өндөр насны асаргааны газрууд байгаа. Тиймэрхүү асаргааны газруудад манай монголчууд ч гэсэндээ ер нь гадаад хүмүүс нэлээд хурж ирж асаргаа сувлаар тийм визээр ч үлөө тиймэрхүү ажиллаар хурж ирдэг хүмүүс бас байгаа Гэх мэтээр одоо энэ Ямамамбагийн энэ дүр гэдэг чинь өөрөө энэ орчин үетэйгээ бас уялдаж ирж байгаа. Ууланд биштэй одоо энэ байшин дотор нийгмээс тусгаарлагдсан байгаа энэ хөгшин настай хүмүүсийн сэтгэл зүй, бие физиологи гадуур явж хахад жишээ нь амар өнөр танартай усанд одоо нэлээд удаан гэмээр ороогүй ингээл одоо шээсмэс өнөртүүлсэн хөрхи өвөө эмээр зөндөө явж идэг байхгүй ингээд дэлгүүр мэлгүүрээс нэг ойр зур юм авах гэдэг нэг урдаа амт тэрэг төрсөн явж байгаа. Гэх мэтээр одоо бончуудтай энэ домгоо зөвхөн одоо амар юм аимшиг юм гэж үзэхээсээ илүүтэй энэ орчин үетэйгээ ч гэсэнтэй ингээ холбож судалж байгаа. Энэ зүйлс нь бас надад сонирхолтой санагддаг учраас энэ удаагийнхаа дугаар дээр энэ Ямамамбаг бас сонгож оруулсан. Гэхдээ тэр домгон ч гэсэн жоох амарлгаас манай Монголд нэг иймэрхүү бас домог байгаа зэтэрчтэй хүний мах иддэг болсон. Ээж нь хүүхэд нь цэрэгт явчаад ирэх хоорондор нөгөө ганцаараа байжгаад хүний мах иддэг болсон. Тэгэнгүүтээ хүүхдээ хурж ирэнгүүт нь жоох ингээд таргалуулж агаад идэх гээд идэг нэг тэр тийм тэрэн шиг нэг юм домог яриа гэсэн үг ээ. За хэдүүлээ өргөжлүүлээд 2 дахь домог яриа руугаа орцгоё. Энэ 2 дахь домог яриа нь бол нэлээд орчин үеийн домог яриа гэсэн үг. Одоо манай Монголд жишээ нь орчин үеих гэх юм бол намайг жоохон бахт нэг улаан дүүпэл тог гэл. За тэгээд тэр улаан дүүпэл тог гэчихэд цаашгаа яг яадаг нь үнэхээр санахгүй. За ямар ч лсэн гэсэн тог гэдэг тэр хэсгийн санаж яг тэрэн шиг 2 дахь домог яриа бол тэгэ тог гэдэг шиг тэгэ гэсэн юм баггүй юу? Тэгэхээр энэ бол яг энэ сүнсний гэх юм уу хий үзэгдлийн гаргаж байгаа тэр чимээгээр нь одоо нэрлсэн гэж хэлж болохоор байна. Яагаад энэ йогыг уламжлалт биш орчин үеих гэж хэлж байгаа вэ гэх юм бол нилээн тиймдээ орчин үеийн аж үйлдвэржилт хөгжсөн дэншаа меншаа одоо галт ирэх ч юм уу тэр бүх юмнууд ингээ хөгжсөн байх үед гарч ирсэн аман яриа гэх юм уу угаасаа энэний түүхэн ч гэсэндээ өөрөө энэ аж үйлдвэржилт хөгжсөн байгаа үед өрнөж байгаа учраас орчин үеих гэж хэлж байгаа юм шүү. Энэ хөдөлгөөн ерөнхийдөө дүрхийн арах юм бол бидний мэддэг граж буюу сүнстэй байшин киноны ээжийн дүртэй нь жоохон төстэй харагдаж байгаа. 1980-ад оны сүүлээс ахуулаад өсвөр насны хүүхдүүдийн донд яриа болж ам дамжиж өнөөдрийг хүртэл ирсэн ийм одоо йокай байгаа. Чөтгөр гэсэн үг. Тэгээ сургуулийн охид хотын захын галтаргны зогсоолуудтай холбогдож ирдэг учраас тэдний одоо дунд илүүтэй алтартай
байдаг гэж хэлж болно. Тэд нар одоо юу гэж ярьдаг вэ гэх юм бол тэгээ хөргөчтэй ярины хөвчлэн тийм харанхуй замаар хөөдөг гэсэн гэл тэнгуут харанхуй замаар ингээ явж байхдаа тий бүдэг гэрэлттэй замаар явж байхдаа жоохон гэж айж майдаг ч юм уу тий тэгээ хүлгүүж гисэндээ маш хурдан гэж хэлдэг. Тийм учраас ингээ эргэж нэг удаа харсан ч гэсэндээ хойно юу ч байхгүй байсан ч гэсэндээ 2-3 секундын дараа ахаа эргээ харахад нь яг нүүрэн дээр нь ингээ тулаад ирсэн байх боломжтой байдаг учраас тэр нь бас айц төрүүлдэг. За мөн машинаар ингээ зогтчихсэн ч гэсэндээ тэр маш хурдан учраас ингээ нэг мэтгэд л машиных нь арын суудлын дээр нь орж ирээд суудсан байх боломжтой. Тийм хурдан хүлгүүч гэсэндээ тийм учраас ингээл машинтайгаа ч гэсэндээ жоохон айцтай ингээ явж гингууд нь гинт толинд харахад ч гэсэндээ гинт хойдлын суудлын дээр суух боломжтой байдаг учраас бас ингээ айц төрүүлдэг ч гэдэг юм уу те. Ер нь яг нэг тийм хүний ингээ юунаас айж болохоо гэдэг тэр бүх юмнуудыг ингээ судалж байгаа гаргаж ирсэн юм шиг тийм бас амар түүх байгаа юм. За тэгэл домог учраас ингээл янз янзаар яригдж байгаа яг тухайн орчин нөхцөлтөө ингээд тохируулаа ярьчихж байгаа байхгүй. Жишээлх юм бол ойрхон юм харанхуй зам байдаг байх юм бол за тэр харанхуй замдаа ингээ жоохон тохируулаад аль эсвэл октын сургууль дээр яригдж байгаа л тэр октынхаа сургуультай жоохон ингээл ойролцоо ингээ яригдчихдаг. Яг тэр нэг амьдарч байгаа газарт нь жоохон нэг тийм эвгүй галтрагны бодлог бол байдаг бол яг тэр нэг галтрагны бодолтойгоо ингээ холбоод ярьдаг ч юм уу те. Ингээл янз янзаар яригдж байгаа. Тэгээд тэр дундаас нь одоо хамгийн алдартай байдаг нэг түүхийг нь би өнөөдөр ярих гэж байгаа гэж таад ойлгож болно. Дэлхийн 2 дугаар дайны дараах жилүүдэд Хоккайдогийн Муророн хотод офисын нэгэн ажилтныг Америкийн цэргийн албан хаагчид хүчирхийлсэн харамсалтай явдал болжээ. Хүчирхийлэлд өртсөн тэр эмэгтэй тэр шөнөдөө сэтгэл зүйн тогтворгүй байдлаас болоод гүүрэн дээрээс шууд төмөр зам руу өсөрч яг ирж байгаа галтрагнд дайруулж амиа хорлохоор тооцсон байдаг. Ингээд гүүрэн дээрээс тэр эмэгтэй доошоо яг төмөр зам руу яг ирж байгаа галтрагны урдуур нь ингээд өсрөөд орсон чинь маш хүчтэй цохигдсноос болоод яг бие нь ингээ хоёр хуваагдаад их бие нь болохлээрээ яг зорчигчдын тавцсан руу унтсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ Хоккайдо бол нэлээд тийм хүүтэн одоо ерөнхийдөө манай Монголтой жоохон төстэй уур амьсгалтай гэдэг. Тийм ч учраас одоо тэр өдөр бол маш хүүтэн өдөр байсан учраас яг тэр эмэгтэй өсрээд бие нь хоёр хуваагдангуудаа уг нь бол шууд одоо амьсгал хураагдах ёстой шүү дээ. Маш их цус алдчихж байгаа учраас гэтэл гадаа маш их хүүтэн байгаагаас болоод судснууд нь ингээд агшаад тэгээд цус алдах тэр хурд нь багассны улмаас тэр эмэгтэй одоо хэсэг хугацаанд амьд байсан гэж үздэм билээ л дээ. Ингээ хичнээн бие нь хуваагдсан ч гэсэндээ яг их бие нь буюу одоо толгой нь оюун санаа нь ингээ жоохон ингээ амьд байгаад яг тэр үедээ тэр ойролцоо байсан одоо хүмүүсээс тусламж гуйж бүр маш их хашгирч маш их зовж тарчилж исэн гэж хэлдэг. Амьд байх тэр хэдхэн минутынхаа хугацаанд биеэрээ ээж тийшээ мөлхөөл эргэлдээл хүмүүсээс тусламж гуйгаал яг тэр галтрагны буудлын үйлчлэгчид ч гэсэндээ тэр эмэгтэйг хараад одоо тусламж гуйж явах үед нь одоо яаж чадахгүй учраас эргэн тойрных нь хүмүүст одоо харуулахгүй тулд эсрэгээр нь брезент шиг ямар дээгүүр нь ингээд бүрхэж үлдээсэн. Тэр брезентийн юмд ороо тэр эмэгтэй маш удаан зовиуртайгаар нас барсан гэдэг тийм харамсалтай домог яриа байт юм бэлээ. Амар гоё өстэй тий. За тэгээд энэ домог бол ингээд дуустдаггүй. Энэ домогт өгүүлснээр хэрвээ энэ түүхийг сонсох юм бол сонссон өдрөөсөө 3 хоногийн дараа доод би энэ байхгүй эмэгтэй сүнсийг хардаг гэж хэлдэг. Гүмэнэ уучлаарай. Тэр одоо эмэгтэй сүнс яаж харагдах вэ гэх юм бол ингээд маш алгуурхнаар ингээд тань руу эхлээд мөлхөж байгаа юм шиг харагдан те. Тэгэнгуутаа маш хурдан одоо цагт 150 км/цагийн хурцтайгаар хурдалж чаддаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд таныг одоо машинтай хурдалж исэн ч гэсэндээ таныг одоо барьж авах боломжтой гэд тэгдгээ. Тийм учраас та ямар ч зогтох боломжгүй гэж хэлдэм бэлээ. Тэг хэрвээ баригдах юм бол таны одоо бие чин доод хэсгийг хулгайлж авах болноо. Гэхдээ биднэрт бол одоо аврагдах арга зам байгаа. Яагаад гэх юм бол тань руу одоо нууцлаг утасны дугаараас ч юм уу залгаад аль эсвэл таны зүүдэнд энэ тэтэ те яг тэтэ гэд ингээд дугаараад хэрвээ тань дээр ингээд хүрээд ирэх юм бол те эсвэл уцаар залгангуудаа тэтэ гэд одоо ингээд дугаараад ах юм бол те нэг хэлэх ёстой үг байгаа. Хэрвээ та энэ үгийг хэлж чадах юм бол та аврагданаа гэж энэ домог үгэлтгээ. Энэ үгийг нь би танд энд харуулъя. Юуны дөрөнд тэр танаас чамд хөл хэрэгтэй юу гэж асуунаа. Та надад миний хөл хэрэгтэй гэж хариулах хэрэгтэй.
Дараа нь тэр танаас миний түүхийг хэн чамд хэлсэн бэ гэж асуух болно. Харин энэ үед та гэрэл рүүм гэж хэлж болохгүй. Харин Кашима Рейко гэж хариулах ёстой. Кашима Рейко гэдэг нь болохоор одоо энэ өөд болсон эмэгтэйгийн нэр нь баггүй юу? Тэгтээ бас ингээл домог яриа учраас нэр мөрөн ч гэсэн жоохон амар биш тэ. Хэрвээ одоо ингээ нэрийг хэдүүлээ харчих юм бол Кашима Рейко буюу К маскийн ма, үхэл гэдгийн ши, чөтгөр шиг одоо ма, сүнс гэж байгаа юм шиг, рей санамсаргүй гэж байгаа юм шиг, ко гэсэн иймэрхүү хандснуудаас одоо энэ эмэгтэйгийн нэр нь бүрддэг байх нэ. Тэтэгийн түүх бол ингээл одоо хот болгонд өөрөөр яригдж байгаа гэхэд би өмнө нь хэлсэн те. За тэгээ яг хаанаас эхэлсэн, юунаас эхэлсэн гэдгийг нь мэдэгдэхгүй ч гэсэндээ энэ Кашима Рейко гэдэг эмэгтэйн түүх нь бол одоо хамгийн алдартай түүх нь бах нэ. Тэгээд нэг ёсондоо маш их өшөө хонзон, айдас, уур бухимдал гээд одоо өвдөлт, шаналл тэр бүх одоо байж болох сэтгэл зүйн хамгийн хүнд тэр бүх юмнууд ингээд цугларсан тийм эмэгтэй хий үзэгдэл чөтгөр болчихсон учраас те одоо нүүр царайд одоо бүхэл юм дээр нь энэ бүхэн илэрсэн байдаг ийм одоо орчин үеийн леженд байх нэ. За тэгээд ийм домог яриануудынхаа хойноос нь би баг зэрэг одоо орчин үед энийг хэрхэн тайлдаг те юу гэж тайлбарладаг гэх тэрийг нь ярих дуртай байдаг гэдгийг та хэд мэдж байгаа бах. Энэ түүхэн дээр болохоор тэтэгийн түүхээр те нийгмээс хамгаалалт авч чадаагүй тийм эмэгтэйчүүдийн төлөөлөл гэж үздэг. Яагаад гэх юм бол одоо тэр 2 дугаар дайны ард одоо офис дээрээ те жирийн эмэгтэй ажиллаа хийж сууж байгаа тийм хүчирхийлэл өртөн гэдэг чинь тэр нийгэм тэр эмэгтэйг одоо хамгаалж чадаагүй учраас энэ эмэгтэй энэ их зовлонг үзэж байгаа гэж хэлж болно те. Үхсний дараа ч гэсэндээ тэр бүх одоо үш хонзон, айдас, түгшөөр амьдралынхаа сүүлчийн мөчөд одоо мэдэрчээсэн тэр бүх юмнуудыг нь одоо илэрхийлж гаргаад байгаа гэсэн үг шүү дээ те. Тэг хэрвээ амьд байсан бол одоо те ийм бүх юмнуудыг ингээ энэ хүн мэдэрч байгаа те. Ухаанаараа тэр бүх юмнуудыг ингээ дараад байгаа боловч ухаан хэрвээ байхгүйсэн бол энэ хүн ингээд ийм зүгээр л юм чөтгөрлөг хэнийг ч халахад бэлэн, хэнийг ч одоо үш хонзонгоор үгүй хийхэд бэлэн тийм эмхтэй болж гинэ гэдэг тэр нэг одоо ёгт санааг илэрхийлж байгаа гэж хэлж болохоор те энэ домгоор дээрээс нь нэмээд ослын хор уршигтэй үнэхээр болгоомжгүйгээсээ болоод тэр дээрээс унчих юм бол дэншаа буюу галт тэрхэнд мөргүүлчих юм бол ийм айдастай ийм аимшигтай зүйл энэний ард ингээ хүлээж идэм байх те. Одоо ингээ бие нь хоёр салаад тэгээд ингээ ямар өвдөлтийг мэдрээд одоо хинч танд ингээ тусалж чадахгүйгээр та энэ ертөнцид үгүй болох вэ гэдгийг тэр хүүхдүүдэд одоо айцаар нь дамжуулаад жоохон сэрэмжлүүлээд байгаа гэх юм уу те. Энэ бол нэг тийм айцаар нь дамжуулж сэрэмжлүүлж байгаа юм тийм сайн арга биш ч гэсэндээ яах аргагүй одоо тухайн үедээ те байж болох нэг арга байсан байгаа юм аа гэдгийг одоо энэ домгоор бас тайлбарлаж байгаа байх нэ. За ингээд 2 дахь домог яриагаа хэдүүлээ энэ түрээд дуусгая. Одоо үргэлжлүүлээд 3 дахь яриа буюу Үбүмэгийн талаар хамтдаа ярьцгаая. Үбүмэ буюу эхийн сүнс. Харуу бүрөө бууж шүн яг болохын алдад тосгоны захаар нэгэн ир алхаж явсан байна. Нойтон манан моддын хооронд шургалан нэвчиж гутал нь шаварч шигтэн. Тэр ганцаараа уг нь явж байтал ард нь зөөлөн чимээгүй хөл алхах чимээ сонсогдлоо. Уг нь ард хинч байгаагүй дээ. Иргэн тойрон хин нэгэн явж явах учиргүй дээ гэж бодоод алхуурхан иргэн харвал цонхгэр царайтай цус нэвтсэн кимоно өмссөн бүсгүй хүүхэд тэрчгсэн зогсож байхын тэр эмэгтэй сулхаан хоолоогоор "Гуй, энэ хүүхдийг түр харж өгөөч. Би юм аваад ирье." Залуу эмэгтэй нүдэнд тодорсон гуньгийг хараад өөр арга үлдсэнгүй бололтой хүүхдийг өөрийн гар дээрээ хүлээн авлаа. Бүсгүй хурдан алхасаар харанхуйлуу уусан оров. Залуу одооны хүүхдийг харахаар ороосон цагаан даавар нь харахынхаа өмнө энэ хүүхэд ямар хүнд болохыг нь гинт ойлгож мэдрэв. Тэгээд тэр нэлх амтан огт хөдлөхгүй бас дуурахгүй байгааг нь анзаарав. Залуу гайхан харвал хүүхдийн хуруунд нь улаан шингэн наалтсан байв. Цааш харвал хүүхэд биш харин том чулуу байжээ. Цуснд будагдсан тэр чулууг харсан даруйд нь чихэнд нь хүйтэн шивнэн сонсогдох шиг болов. "Хүү минь, намайг уучлаарай." Цочирдсан залуу чулууг унган гүйж одлоо. Харин түүний ард моддын дундаас бүсгүй тайвширсан царайтаагаар түүнийг
харан зогсно. Тэр хүүхдээ хэнийг даатгаж чадсан учраас одоо тэнгэр лүү 50 одох эрэхтэй болжээ. За энэ бол Убумегийн домог. Ер нь бол зөвхөн Японд гэлтгүй яг хүүхдээ төрхийн хүндрэлээс болоод алдсан ч юм уу, аль эсвэл хүүхдээ жоохон ялах байхад нь эндсэн ээж ч юм уу те, аль эсвэл хүүхдээ гидсэнд нь багт нь алдсан ч юм уу, ийм ээжүүдийн сүнс ч юм уу те, хий үзэгдлүүд бол ийм домгууд бол нэлээд их байдаг гэдгийг та хэд мэдж байгаах. Яагаад гэх юм бол одоо үхтэл үр харам гэдэг үг байдаг шүү те. Хүүхдтэй хорогдоод хүүхдээ одоо яг найдвартай гарт ингээд хадгалуулчихсан гэдэг бол сүүлийнхаа амьсгалыг татах хүртэл. За тэгээ Убумегийн домог ч гэсэндээ мөн янз янзаар байж байгаа. Энэ жишээлх юм бол хүүхдээ яг ингээд тэгээд явж байгаа эмэгтэй, жирэмсэн эмэгтэй дүрээр нэг харагдана. Тэгээ ер нь жирэмсэн эмэгтэйчүүдийг нас барах үед нь хэвлээд их ургийг нь яг тэр чигээр надад дотор нь ингээд ээж байгаа гидсэн дотор нь байгаагаар оршуулдаг бас зан үйл байдаг. Аль эсвэл ургийг нь одоо гаргаж аваад ээжт нь тэврүүлээд бас тэгж нутаглуулдаг тийм ёс ч гэсэндээ бас байдаг байх нэ. Ийм одоо Убумегийн зан төлөвийнх нь хувьд болохоор яг тэр нас барсан газрынхаа ойролцоол эргэлздэг. Тэгээд амьд байгаа хүмүүсээс хамгийн гол зорилго нь яг тусламж эрэлхийлэх те, яг тэр сэтгэлийг нь оршоох, сэтгэлийг нь тайвшруулах, тэр нь хамгийн чухал байдаг учраас хэрвээ ямар нэгэн тусламж гуйх юм бол яг тухайн үедээ туслаад өгөх юм бол тэр сүнсийг одоо тайвшруулад одоо хойноос ч дагахгүй байх тасал нь болдог гэж үздэг юм билээ. За тэгээд зарим домгуудад нь болохоор яг хүүхдтэй хувцас ч юм уу, тоглоом ч юм уу худалдаж авах гээд янз янзын дэлгүүрүүдээр одоо мөнгөний оронд хатсан навж атгаад явж байгаагаар бас гардаг гэж хэлдэг. За энэ Убумегийн домог нь өөр бас өөр нэг шувуу йокайтай нэлээд холбогдож ирдэг нь сонирхолтой байдаг. Гэхдээ энэ шувуу йокай нь болохоор нэлээд эрт үед хятадаас орж ирсэн домог гэж үздэг юм байлээ. Хэрвээ та хэд харж исэн бол энэ шувуу байна. Мөн Японд Ибараки мужид Убамедори гэдэг ийм нэг одоо хөшөө байдаг. Убамедори гэдэг нь болохоор хүүхдийн хувцас сулгаалдаг. Дээрэс нь хүүхдийн хувцсан дээр одоо нэг тийм жижигхэн цусан тол болгодог ч юм уу те. Тэр нь болохоор хор гэж үздэг. Хэрвээ энэ Убамедоригийн одоо цустай тэр хувцсыг хүүхдтэй өмсөх юм бол хүүхд нь одоо өвчлөх ч юм уу те. Эсвэл муухай зөөд үзэх, аль эсвэл одоо бүр өөд болох гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хор өнөөлтэй байдаг учраас энэ Убамедоригийн цус болохгүй тулд хүүхдийн хувцсыг шүн оройн цагаар гадаа хатааж болдоггүй гэсэн энэ Японы бас нэг тийм аман яриа байдаг. За тэгээд нэг иймэрхүү байна. Айлын хүмүүс бас айхтар байгаа шүү дээ. Тэр сүнснүүдээс ингээд айх гэхээсээ илүүтэй гаргаж ирээд одоо энийг болохгүй бити муухай заван гэхээсээ илүүтэй танин мэдхүүн болгоод ингээд явдаг нь бас надад сонирхолтой санагддаг. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг ерөнхийдөө энэ түрээд өндөрлөе гэж бодож байна. Цуврал 3 дугаараа ер нь энд төр зөр орхиод одоо дараачийн өөр сэдв рүүгөө төр оронгуудаа хэд хэдэн цуврал өөр бичлэгүүдийн дараагаар архин энэ Йокай Юрейгийнхаа цуврал руу бас эргээд орё. Ингээд наан цаана болоод хитрхи бас нэг сэдв дээрээ удахгүйгээр ингээд яваад ая гэж бодож байна. Дээрээс нь бас нэг зүйлийг одоо энэ бичлэг дээрээ нэмж хэлэхэд өмнөх бичлэгийн коммент дээр ингээд хүмүүс шууд гол юм ярихгүй ингээд нуршаад байна, илүү зүйтэй юм яриад байна гэд тэгсэн байсан. Тэр хүмүүсийг би бол үнэхээр ингээ гайхаж байгаа шүү. Одоо эзэдгээр зуунд амьдарч байгаа юм бэ? Юугаар ямар платформоор одоо энэ бичлэгийг үзэж байгаа юм бэ те? Зүгээр ингээ хуруугаараа тэр юмыг ингээл гүйлгээл бид нар одоо хүссэн юмаа үздэг. Хүссэн юм дээр аваачж болдог. Хүссэн яриагаа алгасаж болдог. Тийм одоо технологийн эрен үед амьдарч байгаа. Хэрвээ миний яриа бас удаан санагдаад ах юм бол тэртээ speed гэд байгаа. Одоо хаана байна? Би бүр тэрийг нарийн заагаад үгүй зарим хүмүүс үнэхээр мэддэггүй байж магадгүй гэж би бодчихлоо. Playback speed гэд байгаа. Энэ дээр чинь энэ ярианыхаа хурдыг тохируулдаг юмнууд нь байгаа. Хэрвээ хурдан ярьж байгаа хүн байх юм бол удаан болгож болно. Удаан ярьж байгаа хүмүүс байх юм бол 1.25, 1.5 те 1.75-аас нь сонгоод миний одоо энэ сонсох хурданд аль нь илүү тохирч ийн вэ гэдгийг нь сонгоод ингээ хурцгаад үзчих боломжтой байхгүй юу? Одоо бусад хүмүүсээс шаардхаасаа эхлээд өөрөө өөртөөгөө ажиллаад бүр болохгүй байх юм бол дараа нь ингээд надаас шаардах биш те хүсэлт хийж болох байхгүй юу. За би тэр одоо хүсэлтийг чинь хүлээж авч байгаа учраас өнөөдрийнхөө одоо яриаг нь бичлэгийнхаа хойд хэсэгт нь ингээд авчирж байна. Гэхдээ хэрвээ би өөрөө хүсвэл би бичлэгийнхаа урдаж тавьж болно. Гэхдээ би энэ одоо комент бичиж байгаа хүмүүсийн шаардлага ч юм шиг те тэр хүсэлтүүдийг нь үргэлж өөртөө одоо шингээж авахыг
одоо хичээдэг учраас жишээ нь энэ яриаг би бол ярихгүй гэж яахгүй. Гэхдээ би бол одоо ярих юмаа хүссэн юмаа бол би өөрийнхөө сувгаараа ярина тий. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийнхаа бичлэгээр хэдүүлээ иргэн уулзлаа. Түр бай.